Сайн байцгаана уу? Өмнөх бичлэгээрээ Effecta платформын үндсэн функцүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан бол энэхүү бичлэгээрээ Teacher Portal буюу багш нарт зориулсан нэмэлт функцийг танилцуулахаар бэлтгэлээ. Хамгийн эхний алхам бол та Miiz-ний Teacher Portal гэсэн товчин дээр дарна. Энэ функц нь зөвхөн багш нарт харагдана, сурагчдын аккаунт дээр харагдахгүй. Teacher Portal-ын үндсэн хуудсыг та одоо харж байна. Энд хамгийн түрүүнд та хичээл ордог ангиудаа нэмэх буюу Add a new class товчин дээр дарж ангиудынхаа мэдээллийг оруулна. Хичээлийн жилийн эхлэх болон дуусах хугацаа, ангийн нэр буюу бүлэг, хэддүгээр анги, хичээлийн нэрийг оруулж өгөөд ангийг нэмнэ. Та үүсгэсэн эдгээр ангиудаа сурагчдаа оруулахын тулд анги тус бүрлүү дарж ороод баруун дээд талын буланд харагдаж буй Show Invite Code товчин дээр дарж энэ харагдаж буй кодыг бүх сурагчдад эсвэл та группээр ордог бол өөрийн группийн сурагчдад өгч бүх сурагчдаа үлдээлгүй оруулах шаардлагатай. Анги бүр өөр өөрийн тусгай кодтой байна. Сурагчид өөрсдийн аккаунтын Miiz-ний My Account, My Classes товчин дээр дарж Invite кодыг оруулж өөрийн групптэй нийтнэ. Энэ тухай өмнөх бичлэгэн дээрээ оруулсан байгаа. Таны группэд эсвэл ангид өөр группийн сурагч орсон байвал та тэр сурагчийг группээсээ инхүү хасаж болно. Таны бүх сурагчид орж дууссаны дараа та өөрийн групптэй өөр сурагч оруулахгүй тулд энэ товчин дээр дарж группээ төвчж болно. Сурагчид бүгд орсны дараа та нэг анги дээрээ дараад ороход бүх сурагчдын мэдээлэл ингэж харагдана. Хамгийн түрүүнд Entire Date Range товчин дээр дарж сурагчдын датаг шүүж харах хугацаагаа тохируулж өгч болно. Баруун дээдийн хэсэгт Student Study Pace буюу нийт сурагчдын платформ дээр хичээлээ ямар явцтай хийж буй мэдээллийг эдгээр 5 өнгийн категорид хувааж харуулж байна. Study Target буюу сургалтын зорилтоо биелүүлж үзэх ёстой хичээлүүдэд үзэж байгаа сурагчдын явц On Track гэж харагдана. Түүнээс давуулан биелүүлж байгаа сурагчид High Activity ангилалд, зорилтондоо хүрэхгүй идэхгүй байгаа сурагчдын явц Low Activity ангилалд тус тус багтана. Та хулганаа эдгээр категориудад байрлуулахад ангилал бүрт багтах сурагчдын жагсаалт энхүү гарч ирнэ. Үүний зүүн доод талд байгаа Add these actions хэсэгтээ одоо танилццгаая. Таны туслах ID-г санал болгож буй To-do list буюу хийх зүйлийн жагсаалт энд харагдаж байна. Зөвхөн энэ лист 7 хоногт нэг удаа апдейт хийгддэг, харин бусад бүх дата мэдээллүүд өдөр бүр апдейт хийгддэг. Энд байгаа жишээнүүдийг одоо харъя. Нийтдээ 7 хийх зүйлс санал болгосон байна. Эхний 2 сурагч 8 дугаар түвшний 5 дугаар хичээлийг бараг дуусаж байгааг танд сануулсан байна. 3 дугаар сурагч харин 8 дугаар түвшний 6 дугаар хичээлийг хийж дууссан байгаа тул баяр хүргээрэй гэсэн байна. 4 дахь сурагч харин төлөвлөгдсөн хугацаанаас арай урт хугацаагаар хичээлээ хийж байгаа тул түүнээс хит хүнд байгаа эсхийг нь асуугаарай гэсэн байна. Та энэ жагсаалтаас хийсэн зүйлсүүдээ ингэж тэмдэглээд хасаж болно. Үүний хажууд байгаа Class Insights гэсэн энэхүү графикаас сурагчдын хичээлээ хийж буй явцын мэдээллийг та илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. Class Insights-ыг та 2 янзаар харах боломжтой. Нэгдүгээрт Improvement буюу нийт сурагчдын хэдэн хувь нь хэдэн юнит буюу бүлэг хичээлийг хийж дууссан байна гэдгийг эндээс харж болно. Хоёрдугаарт Lessons Completed хэлбэрээр буюу хэдэн нэгж хичээлийг ямар хугацаанд хийж дууссан байгааг харж болно. Хамгийн доод талын энэ хэсэгт сурагч бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл энэхүү жагсаалт хэлбэрээр харагдана. Эндээс та сурагч бүрийн явц, хэдгээр түвшинд суралцаж байгаа, аль хичээлийг хамгийн сүүлд хийж дууссан,
нийтдээ хэдэн хичээлийг хийсэн, хэрэг хугацааг зарцуулаад байгааг харж болно. Мөн та сурагч бүрийн нэр дээр дарж айдын өгч буй дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг энхүү харж болно. Одоо бүгдээрээ Ask ID буюу ID багшийн туслахтай танилццгаая. Энэ хуудасны зүүн дээд талд харагдаж байгаа энэ хэсгээс Chat with ID товчон дээр дарж та ID-гаас тусламж хүсэх боломжтой. Багш та өөрийнхөө ажилд ID-г хэрхэн ашиглаж болохыг 3 төрлийн жишээгээр харуулъя. Эхний жишээ та өөр төвшний өөр чадварыг хөгжүүлэх дасгал ажлуудыг ID-гаар зохиолгож болно. Жишээлбэл энэхүү командыг ашиглаж болно. Хоёр дахь жишээ та сурагчдынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл тэдэнд өгөх зөвлөгөөг ID-гаас асууж болно. Жишээлбэл энэхүү командыг ашиглаж болно. Гурав дахь жишээ таншийн сэдэв захдаа хичээлийнхээ бүрэн төлөвлөгөөг гаргуулж болно. Эсвэл зарим хэсгийг энхүү бэлдүүлж болно. Жишээлбэл энэхүү командыг ашиглаж болно. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.